За тэр Эрдэнэбат гэж нэг нөхөр бий. Тэрийг одоо яриад дуусчих муугийн хамгийн сүлд. Тэр нэг муу хогийн шүгэл одоо юу гэдэг? Хизээ юу байсан тэр? Монгол Ардын Хувьсгалт намын өдөртөх зөвлөлд байсан л байл шүү дээ. Тэгээ Хувьсгалт намын тагнуул байсан юм билээ. Одоо тэгээ Ардсан намыг нэр нүрийн гутаагаа аваад Багнуурын хамаг тендерийг хамж авдаг гэсэн тэр нөхөрч. Нэг баар ажилуулдаг юм гэсэн. Баарны эзэн, тийм ээ? Ардсан нам тэр нөхөртэй яв суртахууны харилцаг тооцоо, намаасаа хөөж явуул заяа тэр Хувьсгалт намын тагнуулыг яах гэж ингэж намдаа большевикуудыг дандаа шингэж идэв. Нөгөөдөл нь ерөөсөө барилаа тавихгүй. Нөгөө л большевизм яриад тэгж болохгүй шүү дээ. Энд чи өдөө хатгах чинь шүү дээ. Биднийг тараачна гэдээ дайгаад байгаа юм байхгүй. Бидний яах вэ? Тэр нэг шүүхтэр бүртгэлийг л хүчихгүй болгоно. Тэгтэл бид нар улам дуун 10 дахин чангарна. Тийм учраас тэр бол нэмэр байхгүй бид нарыг устгаад. За тэр ганц удаг дайчаад ингэж бодчихдгүй юм бол. Тийм учраас тэр Эрдэнэбат чи ер нь их таалагдахгүй байгаа ш. Телевизээр гарна нэг тийм хаалцсан талгуутай нөхөр далзаал гэдэг тэр одоо юу юм? Хэн тэрнээс хайгаад байгаа юм? Тэр хүн айлгадаг юм тийм. Тийм учраас тэр нөхрөө тэр намаасаа хөөж явуул заяа. Миний байгуулсан Ардсан намыг тэр гутааж байна. Би энэ Ардсан намыг байгуулахад бас зөндөө сэтгэл зүрх ажил хөтөлбөр өгсөн гэж боддгийн. Тийм учраас тийм дутагдал гаргаж байгаа улс төрчдөөс гарын цулцгын баг дээр нэгдгийн даруйхан хариуцлага тооцоо төгөд явуулах хэрэгтэй. Тэгэд зөвлөе оюун дээр. Оюун дээр уг нь их сайн хүн юм шиг үлээ. Би бас хараа л байгаа. За баярлалаа. За Ардын нам Ардсан намын дараа одоо бичгээр Ахмад намын дарга Жаргал сайхан даргадаа баярлалаа. Бас нэлээд урт 45 минутын илтгэл тавилаа. Тэгээд одоо оюун дээр даргыг бас харж явдаг юм шиг байна одоо тэгээд. Оюун дээр маань ч гэсэн бас өөдөөс чи хараалах